За сайн байцгаана уу. Ингээд өнөөдөр би Барсцах дээр хүнсээ цуглуулахаар ирсэн байна. Тэгээд миний гарт бол одоо 130 мянган төгрөг байна. Энэгээр бол би ойролцоогоор нэг 7-оос 10 хоногийн хоол бэлдэнэ. Мэдээж тэмцээн босоо одоо тэмцээн болоход 90 хоногийн буюу 3 сарын хугацаа үлдсэн. Тэгэхээр би хүнсээ бэлтгэж байна. Мэдээж хүнс бэлтгэхдээ бол заавал тийм үнэтэй газараас биш. Би бол ихэвчлэн дандаа Барсцахаас бэлддэг. Энд бол мэдээж бүхэн арай хямдхан бас сонголт ихтэй байдаг. Ер нь бол би хүчлэн эхлээд бол махан аавна. Тэгээд махад дахианы сэж махны 2 илтэй махаас нэг 2-3 ширхгийг аваад нарийн ногоонууд аавна. Тэгэхээр энэ жимсээ тасгаж чиг ба жимсээ авчи. Тэгээд би бас яг өглөөн цагаар авокадонд айгуу дуртай. Нэг ширхэг авокадо авчи. Тэгээд ихвчлэн бас жимс сонгохдоо бол ногоон айлм, эслэг тийм ногоон айлм, ногоон киви, тэгээд авокадо, ногоон ус үзм. Ногоон ус үзм яагаад авч нэхэр бас нэг сахарын хангамж айгүй бага. Хаяа тэгээд нэг би оройн цагаар нэг зайрам гэдмээр санагдчих юм. Тэр тохиолдолд бол ногоон ус үзмийг хөлдөө идчихдэг. Бас айгүй гомдтой. Та хүн туршаад үзээрэй. Тэгээд авокадо та нар сонгохдоо ингээд аль болох ингээд зөөлхөн бүрэн болцсон ийм их сонгуулаас их гоё. Тэгэхгүй заримаас айгүй хатуу түүхий бол тэгээд шаталтай тий. Энэ орс лимон үү тий? Нэг лимон авч. Баярлалаа. За би ямар тач нэг хил айлм тэгээд ус үзм тэгээд лир мөнгө авокадо тэгээд 200 г алмонд самар авлаа. Тэгээд нийтдээ бол ингээд бараг 22 мянга маш боломжтой өнөр авчлаа. За тэгээд дэш явж бас ногоо цуглуулъя. Би одоо ингээд дахианы цээж бах авах чинь бас тэгээд тунаа засах хайгаад байна. Усан чансан нөө. Усан чансан. Тусан уу те? Нэг тослоггүй одоо нэг усанд нь чансаж байдаг шүү дээ. Тим тунаа хаяавс нэг дандаа дахианы цээж мах ч юм уу идэхээр бас нэг сонирхолгүй ч юм уу те өөддөг. Би хаяа орой өссөн үедээ ч юм уу хоолой бэлдэж амжаагүй үедээ тийм тунаа засахаар гослаад идчихдэг. Тэгээд тунааг би хайж чинь энд бол байдгийг. Тунаа идэх чи. Тэр усан чансан 5000. Өөр усан чансан байгаа юу? Тааш над юм шараа нөхчөөч. Шараа. За ийм хоёр төрлийн тунаа байдаг. Одоо эндээс нь та бүхэн анзаарах юм бол энийх нь одоо тосны хэмжээтэй. Тосны 13 г тос байгаад энд бол ингээд 3 г тос буюу маш бага хэмжээний тос. Энэ бол өөрөө усанд нь одоо боловсруулсан гэсэн. Энэ нь болохоор тоснд. Тэгэхээр та бүхэн энийг биш одоо эндээс сонгохдоо энэ total fat буюу энэ дээр энэ маш бага ус 3 г байгаа одоо та бүхэн харж байгаа хэ. Энийг сонгоно. Энийг бол би одоо оройн цагаар хоолой бэлтгэж амжаагүй ч юм уу эсвэл бас дахианы цээж махаас өөцсөн үед бол салаад хийж иддэг. Так чи нэг авч. Тэгээд хүмүүс нэг дахианы цээж мах авахтаа ихвчлэн бас оргиог сонгодог. Би бол яг ингээд энэ Барсаас ингээд хужаа дахианы мах 2 литрээс авдаг. Тэгээд яг 2 литр гэсэн мөртлөөр юм нэг ус нь гарахаараа нэг хэд 800 хэд 700 орчим грамм болдог. Тэгэхээр би өдөрт нэг 300 грамм идэх юм бол би нэг 10 хоног 2 литр бахад хангалттай идэх баг. Дээр мэдээж тунаа байгаа, өндөг байгаа. За тэгээд тэнд салмон зогс өнө. Жижигнээс хамгийн жижиг хэд болж байна. Тэгээд бас би бас хаяа нэг юм дандаа дахианы цэж хийхгүй. Тэгээд бүр ингээд нэг
гой мэдмээ санагдаад ингээд бүр ингээд сонирхол маань хэцүү байгаад тах юм бол салман зах зэддэг. Энэ нь бол ямар нэгэн байдлаар тийм одоо утаж болгосон биш. Яг түүхийгээрээ одоо ийм энийг бол би ингээд харж байгаа нэг 400 г орчим гэх юм бол би нэг юм 4-5 өдөр баг идчихнэ. Оройдоо нэг 5 өдрийн хоол гэсэн үг минь. За ингээд болоод хэд болов? Тэгээд яг ингээд салман зах зээлийг жоох үнэтэй яг үннийхэд тэгээд яг хоо үнэхээр дуртай болоход тэгээд бас илүү төтөө бичснээс арай тий. Тэгээд хаяад ингээд авч маш бага хэмжээ. За ингээд дэс ногоог авцгаая. Яа за эндээс брокколи дэгч. Энэ хаан хах уу? Нүрцээ. Хэд энэ хэд вэ? Энэ. За нэг нь бол би нэг юм бирчгэр биш. Нэг нь жоохон юм бирчгэр хоёр өгөрцөө. За тэгээд помидорос их цаанаас ячдаггүй нэг хилийг өчдөггүй. Шинээс шинэ үйл. За эндээс өч. Тэгээд тэмцээний бэлтгэлийн үед бол ихвчлэн би ингээд юм ногоон өнгөтэй нарийн ногоод ихвчлэн сонгодог. Одоо тэргээд юм чинжүү байж болж гин помидор байж болж гин те усрах жимс. Тэгээд өгөрцөө. Тэгээд бид бөөцөө бол би аавна. За. 2500. За одоо эндээс би ингээд Монгол нарийн ногоо байцаа тэгээд сонин төмс тэгээд ловон мөн тэгээд дээрэс нь саримс авч байна. Монгол ногоо яг хоо тэр ногоо бас арай үний үед айгүй хямдхан байгаа. Яагаад төмсээс хүмүүс гэдэг нэг яагаад ингэ төмс аваад төмс бол жин нэмдэг үстэй гэж асуудаг. Төмс бол мэдээч өөрөө боловсруулж байгаа шалтгаанаас болоод зарим тохиолдолд жин хасна хамгийн сайн чанарын нүүрс ус маш бага ичдэгтэй 100 г төгсөнд ойролцоогоор 20 г нүүрс ус буюу тэгэхээр ингээд маш бага гэсэн. Тэгээд дээр нь тэм цэцгэлэн мэдрэмж төрүүлнэ жин буулахад айгүй тустай гэсэн. За ингээд хүнсээ бэлэн болгочлаа. Одоо тэгээд одоо будаа авах чинь. Тэгээд будаа эндээс нэг 2 ил орчим будаа авахд бол за будааг бидээс 200 г гэж бодох юм бол 2 ил будаа 10 хоногийн хүнс болно. Будааг авцгаа. За ингээд 10 хоногийн будаа буюу 2 кг будаа өөрийнхөө өнөөдрийн бүх хүнсийг бэлтжлээ. Энэ бол одоо миний баг ойролцоогоор за 10 хоногийн хүнс бэлэн болжээ. За ярьж ингээд хоолоо эцгээе. За тэгээд өнөөдөр хүнсний барсцаас ойролцоогоор нэг 10-аас 14 хоногийн хүнсээ бэлтлээ. Тэгээд нэг 130 сая төгрөгтэй гарсан ямар тач ямар хариултууд үлдсэн. Одоо өндөг бол аваагүй байгаа. Өндөг аваад баг болох байхаа. Тэгээд одоо сүүлийн тэмцээнээс хойш баг би 5 сарын турш баг бүтэн амралтын байдалд байсан. Тэгэхээр амралтын байдалд байна гэхээр би өөрөө бас тийм байнгын тийм дэглэн бариад ч юм уу байнга тийм дахиад амх идээд байнга ногоо идээд яваад байдгүй. Бусдад адилхан идэх зүйлээ идээд та бүхэндээ адилхан бууз хуушраад идээд явдаг. Тэгээд одоо ингээд буцаад илэн доор нэг классаас догтлоод нэг класс бас жоох айж ийн имэж ийн юм уу та. Одоос ингээд илэн байхгүй удажхаараас нэг дахиад амхч мэдээж амтх болсон. Хоол хүнсэндээс нэг жоох тасахгүй баг. Тэгээд ер нь бол яг нэг үрийгээд нэг 10 хончих юм бол хүний угаасаа нэг амтлах мэдрэмж гэж байдаг. Тэр мэдрэмж бол 10 хоногийн дотор өөрчлөгддөг. Тэгээд би 10 хоног хэрвээ дийлмээ ямар нэгэн байдлаар илдүүд дутуу юм идэхгүй байх юм бол 10 хоногийн дотор бол би хангалттай дийлэндээ тасчихна. Тэгэхээр тэрнээс ажил хүндрэлтэй биш ээ гэсэн үг. Надаас игээд энийг бас ойлгодог болохоор нэг юм 10 хоногийн тийм онлайн анги гэж байдаг. Одоо мэдээж энийг бас маш олон шивнэр маань үзэж байгаа. Тэгээд багш одоо ингээд бид тийм хоолны заавар гаргадаг. Өөрөө ер нь хэрхэн хоолоо боловсруулалт юм болоо гэдээ маш их асуудаг. Одоо тэгэл би нэг овёсэй дээрээ ч юм уу хоолой дээр ихээр хэрхэн бэлтгэх вэ? Яаж бэлтгэх вэ те? За овёсэй халуусан дэвтэж идэх юм бол одоо
ус нь халуусантай усныхаа шүүсийг уух уу ч юм уу те маш олон асуулт асуудаг. Эндээс би бас үүдээд ер нь бол ингээд хүмүүс энэ талаар мэдлэг ер нь бас хэрэгтэй юм байна. Бас нэг эргэлзээний тайлж өгөө те. Олон янзаар бас нэг өөрийнхөө хэмжээнд одоо би бас мэдээж хоолой бэлтгэж байгаа. Тэгээд дандаа бол шараад эсвэл дандаа чанаад эсвэл дандаа жигнэд идэхгүй. Тэгээд би өөрийнхөө бас нэг 5 хүн сонирхолтой байх талаас хоолныхоо зааврыг бас оруулъя. Бэлтгэж бас нэг хитэн хоолой бэлтгээд одоо энэ хүсэ бэлдсэн байгаа дээрээ гоё хоолны санаа өгье. Тэгээд тэндээс нь бас авахыг аваад өөртөө хэрэгжүүлээрэ. Тэгээд бас энэ зөвхөн ажиглаад бас 10 хоногийн талаас яриатай. Миний 10 хоногийн хөтөлбөр гэхээр ингээд тэндээс хоолны хуваарнууд одоо хүүл болон тэгээд хөгшин настай хүмүүс байна тийм мөн тэгээд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд тэгээд мөн жин хасгаж байгаа, жин нэмэгч байгаа гэд янз янзаар нэгээд хоолны хуваар гаргаад өгчдөг. Тэгээд мөн эрэгтэй эмэгтэйгээ дасгалын хуваар болон гэртээ хийж болох дасгалууд, мөн фитнес зааланда хийх ёстой дасгалууд. Тэгээд бэрэн сонголт болон йог. Тэгээд мэдээж өглөөрөө урмын үгс тийм жоохон мотивац маягийн үгсийг оруулдаг. Тийм учраас тэр хүмүүс нь бие биенээсээ мэдэхгүй зүйлээ асууж магадгүй тэр ангид бол та юусаа хамгийн анхлан сурч байх хэрэгтэй. Огт одоо энэ спорт хичээл үзээгүй эрүүл хоолтын талаар огтхон мэдлэг байхгүй одоо тийм яг яах эсвэл одоо фитнест яваад нэг фитнес заалах багш нэг олигтой сайн заад зөвлөхгүй ч юм уу. Ер нь л одоо тэгээд танд ийм асуудал боломжтой асуудал их байх юм бол энэ ангид орж болно. Та энэ ангид бол 10 хоногийн дотор бол бүх булчингуудын талаар үндсэн ойлголттой болоод авчихна. Дээр нь хоолны талаар мэдээж маш нарийн ойлголттой болно. Тэгээд нэгэн хоол оруулаад өнгөхгүй би 3 хоногор хоол оруулаад өгчдөг. Тэгэхээр хүмүүс нөө хоолндоо одоо ингэж нэг хоол оруулаад хайчих юм бол 10 хоног тэр хоолыг идэхэд айгүй уйдах танитаас уйдаад уйдах юм бол мэдээж шантрахаараа мэдээж илмээ болно гэсэн үг тийм. Тэгэхээр бид нар 100 одоо тэр ангид илсэн одоо хүмүүсээ бүгдийн 100% амжилттай төгсөхийн төлөө хоолыг би 3 хоногор өөрчилдөг. Аяг сонирхолтой байдлаас нь. Тэгээд мөн нэг эрүүл амьдралын хэм маягт зөв хоол гэдэг лекц зөөр уншдаг. Одоо тэрийг албан байгууллагууд одоо мэдээж имлэг тэгээ сургууль цэцэрлэг. Тэгээд мэрэгжлийн тамирчдад уншдаг тэр лекцийг би бас онлайн хэлбэрээр тавьдаг. Ингэчээр мэдээж тэр хүн бол одоо ингээд хоолны талаар бүрэн мэдлэгтэй болно. Тэгээд нэгдүгээрт хоёрдугаарт өөрийгөө өөрчилж чадах нь одоо тэр зааврыг тагснараа мэдээж одоо 10 кг асгаж одоо хүсэлтэй хүн байсан 10 кг асгаж чинь тийм. Эсвэл одоо бичгийн масс нэмчихсэн бол тухайн өөртөө төгсөн дэглэмээ бариад бичгийн масс нэмэх. Манай шинээр ярьдаг энэ ч багшаа илүү тутамд одоо би ингээд бараг илүү тутам хүмсэн л мөнгө өрдөг байсан гэж мөнгөнд тэмэлттэй юм байна. Анхандаа бол яана өртөө өндөр үү одоо эрүүл хооллохоор дахианы цээж хүнтэй ч юм уу тий ногоо үнтэй ярьдаг байсан бол эрүүл хооллохороо хямдханаа ойлгодог маш хэмнэлттэй. Ерөөс илүү мөнгө өргөхгүй. Тэгээд дээр нь таны одоо ингээд эрүүл хооллоод эхлэхээр юу яадаг? Одоо хүний нэг юмыг харах үнцэг айгүй өөр болоод юмтай ингээд байгаа байл таны сэтгэлгээ ч гэсэн өөр болно. Тэгээд ер нь л бүх зүйл айгүй гоё болдог. За тэг бүгд орж гоё хоол эцгээе. За манайх ингээд сая би Барс цахаас өөрийнхөө баг 10-аас 14 хоногийн ойролцоогоор те хоногийн хоол хүнсийг бэлтлээ. Надад бол 130 мянган төгрөг байсан бол одоо 10 орчим мянган төгрөг үлдсэн байна. Сая гэрийн дотлоос би өндөг болон овёос авлаа. Тэгэхээр миний 10 хоног ойролцоо 10 хоногийн хүнсэд юу багтж байгааг харцгаая.
За ингээд эрүүл хооллохоор шийдсэн та бүхэндээ овёсоор хэрхэн өглөөний цаг бэлтгэх өөрийнхөө туршлагаас ч юм уу аргаас хуваалцъя. Тэгээд би яг өөрийнхөө бэлтгэдэг хоёр аргыг та бүхэнд хуваалцъя. Тэгээд бас овёс манад бас өөрөө бас ингээд ярий те. Овёсод өөрөө маш одоо тийм гой үүрэгтэй маш чухал одоо аль нь хүмүүс ярьдаг төгс өглөөний цай, тэгээд зүрх судасны үйл ажиллагаа, тэгээд цусны дах сахарын хэмжээг багасгах нь үе мөчөнд сайн. Тэгээд хамгийн гол нь зөвхөн комплекс нүүрс ус өглөөний цагаар идэх. Комплекс нүүрс ус гэхээр айгу удаан шиг гэсэн үг. Тэгэхээр та өглөөр идэх юм бол бүхэл өдрийн туршдаа өсгөлэн байдал чинь дарагдана. Тэгснээр та илүү дутуу зүйл идэхгүй. Тэгээд таны өдрийн турш идсэн хоолыг маш сайн боловсруулад таны өтгөн аталтыг багасгана. За инхээр маш өглөөний цай заавал овёс бол маш хамгийн чухал баг байж болохоор өглөөний цай гэсэн үг. За тэгээд эхний би хамгийн залхуу үедээ үлгэрт тусаад жоох ингээд доцрох гэх юм бол овёсоо мэдээж грамлаад шууд ячдаг. Зүгээр усан тэтгэгдчихдэг. Тэгээд одоо яг миний одоо ингээд нэг 60 г овёс. За нэг ойролцоогоор 60 г овёс. Иймэрхүү хэмжээнд болж байна. Иймэрхүү. За тэгээд таны магадгүй холоод өвддөг бол би танд зүг юм бол магадгүй те ингээд өглөөний уух хуснаа ч юм уу эсвэл ингээд овёсонд нэг халбаг зүг юм бол холиод идэх юм бол ядч овёс жилүүд амтгүй. Хамгийн гол нь ингээд идэхэд аягүй төвөггүй байх бах. Тэгээд би бол ерөөс нь их нэг зүг юм бол хэрэгэлдэггүй. Ягаад тэгэхээр би бол одоо шөнийн бар 8 цагийн турш унтсан болохоор те нэг орган өгөх хэрэгтэй болохоор нэг тал халбах юм way work гэж байдаг. Одоо та хүмүүс мэдэх бах тамирчдад ялангуяа сайн мэдж байгаа бах. Мэдэхгүй хүмүүс заавал нэг хэрэглэх шаардлагагүй та бүхэн өндөр хэрэглэж болно. Тэгэхээр би нэг тал халбах way work хэрэглэждэг. За тэгээд эндээ яг буцалсан халуус, буцалсан ус хийгээд эндээс хүмүүс хийгээд буцалсан ус хийгрэхээр багшаа өтгөн хийх үү 100 г их 200 г асуудаг. Та ингээд хэрвээ ингээд овёос өтгөн идмээрээ бол бага усын, шингийн идмээрээ бол их ус чинь тий. За ингээд би бол нэг ойролцоогоор нэг за ингээд хийчин. Дээрээс нь ингээд уурга. Тэгээд за ингээд тотгоч. Тэгэд энэ маань бол ингээд ойролцоогоор нэг 2-3 метрийн дотор бол ер нь айгуу гой болчихно. Нэлцаагаад тэгээд ихэд айгуу төвөхгүй нэг юм цутан шиг ер нь болно. Хүүхдийн каш шиг ч юм уу тийм болчдөг. Тэгэхээр энэ бол хамгийн залхуу буюу одоо ингээд баг 1 минутын дотор бэлэн болохоор тийм хоол. Тэгээ өөр бол айгуу хурдан задарна. Одоо ингээд гурил шиг тэг 100 гаралтахгүй. За ингээд магадгүй та ингээд удаан ингээд хорчих юм бол овёс яадаг. Хөөгөөд одоо нэг эн чинь ерөөс ингээд халуус хийхээр ингээд хөөж байгаа шүү дээ. Одоо овог хэмжээний ихсэн гэсэн үг. Тэгэхээр тэрнтэйгээ адилхан таны ходоодонд орохороо таны ингээд ходоод чинь ингээд бас дулаан ялгаруулж байгаа дотроо тий халуун байгаа. Тэгэхээр та овёос ходоодонд орохороо таны ингээд магадгүй гидсэн дотор байгаа өтгөний хэмжээг ихсгэн. Ихсэхээр таны ходоодонд өтгөн их хэмжээгээр байж болохгүй болохоор илүүдэл нь гадагшлуулна. Энэ л ерөөд нэг өсөндөө таны одоо гидсний гөрүүлц хөлгөөнийг сайжруулна гэж байгаа байхгүй. За тэгээд ингээд юу ач болно. Энийг ингээд удаан байх юм бол энэ улам хөөн их суулна. Та өсчихвэл энийг удаан байлгаад их болгож идэж болно. Ингээд хэрвээ жоо яаж байгаа л яг одоо ингээд ачиг халуун дээр нь ингээд идэж байна. Гоё амттай. Ямар ч гоё амт юм илүүдтэй баг ер нь айгуу гоё амттай шүү. За ингээд дараагийн хүнс буюу арай жоохон цаг орох те бас арай сонирхолтой. Тэгээд мэдээж хүн болгон бол одоо ингээд мэдээж вэй ургал уугаад байдаг бах. Тэгэхээр өглөөсөө та ургийн хэрэглээг хангах юм тулд тал халбаг вэй ургал нэг ойролцоогоор 3 ширхэг өндөгний цагаанаа тэмцэн. Тэгэхээр одоо 3 ширхэг өндөгний цагаанаа аваад бичнэ шиг. Эндээс хамгаал шараа ялгаад өндөгний шарыг хаяна. Тэгээд зарим хүмүүс өндөгний шарт айгуу дуртай байдаг те ингээд өндөгний шараа хаяхгүй хаймааргүй юм ч юм уу те. Хүн бол өдөртөө гэр нэг хамгийн дээдлийн хэмжээнд бол 2 ширхэг өндөгний шар идэх болно. Тэрнээсээ их бол ерөөс хэрэггүй. Жин бол ялангуяа жингээ хасгах байгаа хүмүүс ялангуяа өндөгний шар бол димий. Тэгээд хүмүүсээс нөгөө хилдэгэл дээр нөгөө бодибилдинг очил одоо масс дэмж байгаа хүн бол юу байгаараа өндөгний шараа уу гэд бас зөвлөдөг. Тэр нь бол айгу буруу шүү. Хүн бол ер нь өдөртөө нэг 2-оос дээдлэн. За дээдлэн 3 ширхэг өндөгний шараа хэрэглэх болно. За ингээд дээрээс нь овёос сая чинь мэдээж. Нэг 40 г овёс ч тийм. Тэгээд та энэ эмэгтэй хүмүүсүүд 40 г эрчүүд бол нэг 60 г хавцаа хийхэд бол болно. За одоо ингээд овёс мөн тэ утгалаа. За ингээд бэлэн болсон. Билет хасаагаад.
Ямар нэгэн байдлаар тос бол хийхгүй. Тосыг бол уус халааж идэх гэж болдгоо. Манайхан бас ингэж алддаг. Ургамлын тос хийгээд ч юм уу тийм тос хийгээд халаагаад идэх тийм ингээд амар халааж байгаа тэндээ юм шараад идэг. Тэр маань өөрөө уул нь тийм тос өөрөө сайн тосны үйлчлэг үзүүлэх хэрэгтэй байтал тэрийг магадгүй ингээд хитрхи халааж шахснараа тэр тос маань ерөөсөө тийм юу болчихж байгаа. Муу тос буюу аюултай тос болчихж байгаа байхгүй. Одоо баг магадгүй яг энгийн жишээр хэлэх юм бол нэг 10 г тос үйсэн бол халааснаар баг худлаасан 100 г болох хэмжээний тий. Тэгэхээр бүгдээрээ сайн тосны дээр оливын тосны сайн тосны үйлчлэгийг авах гэж байгаа бол ерөөсөө хүүтэн чанараар салааттайгаа хольж идэх ч юм уу эсвэл одоо цөөнг хийжээ дээр нь хасгаад идэх ч юм уу тий янз янзаар тэгж аль халаахгүй тэхийг зөвлөж байна. Угаасаа тэр нэг тос болгонд нэг өөрхөн нэг юу байдаг л да нэг халах температур гэж байдаг. Одоо зарим тосны 200 хүртэл температурт халах хэрэгтэй тэрнээс илүү халааж болохгүй ч юм уу тий. Тэр заалтуудыг сайн харж явах хэрэгтэй. Нэг ялангуяа дэглэн барихаар хүмүүс яадаг л да нэг гурлийн идэх юм ингээд хасаад эхлэн шүү дээ. Нүүрс ус хасж байгаа болохоор мэдээж тэгэл будаа төмс идээд эхлэхээр яг нэг хүн ингээд нэг хассан юм аяг идмээ санагддаг. Ялангуяа ингээд гурлийн идэх мэдэхгүй хэрэг бичиж идмээ санагдаад одоо огт тоодгүй байсан талхаа идмээ санагдаад ч юм уу. Тэр тохиолдолд яг энэ таны тэр дууштай активитиг аяг дарж өгнө. За ингээд хагас хийлээ. Сайхан тараагаад тэр царайг болохыг мэдэхгүй. Тэгээд өмнөх нь заримдаа хагарч магаал янз янз болох юм. Заримдаа гоё болчтой. Ингээд тэр нь нэг хаяад ижиддэг би. Одоо яг үнэхээр гоё нэг юм гурлийн мэдмээ санагдаад дийлэмж хаалтмаа алдах гал хэцүү байх юм бол энийг босч идчихдэг. Ийм сайхан болж байна доо. Болгоод гоё. За тэгээд овёсон дээр бас бүгдээ явааж болно шүү дээ. Авокадо тий. Сайн чанарын тос баг цагийн. Яг хөө самрын зүтгчилж болно, зүгийн бол дээр нь баг зэрэг хасгаад идэж болно. Баг зэрэг йогурт болж болж юм тий. Би бол угаасаа энд айгуу дуртай. Тэгээд энийг бол байнга хэрэглэдэг. Энэ хот юм болсон. За мэдээж гоё амтаар тэнийг гоё яриахан ярихгүй чи тий. Гоё амтаар ихэр тавьчихгүй яах ингэж нэг хөтөд болж байна. За миний өглөөний цай 3 ширхэг өндөг. Нийтдээ ойролцоогоор нэг за 20 хэдэн грамм уураг. Угаас хүний биений дээр 25 грамм 25-30 грамм уураг авдаг. Тэгэхээр энэ бол ингээд нэг тэр хэглэм хангалттай хангана. Тэгээд тэр маш амттай. Энэ бол OSG гэж амтдахгүй. Баг л гамбир шарин шиг. Амтад идэх үү те.